Сайн байцгаана уу, та нарт энэ гайхамшигтай сайхан өдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдөр YouTube-ийн бичлэгийг бас хийж эхлэх өдөр юм байна. Тэгээд YouTube-ийн бичлэгийг хийж эхлүүлж байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр юу ярих вэ гэхээр өөрийнхөө энэ олон жилийн хугацаанд алдчихсан алдаануудыг ярина. За энэ ямар алдаа вэ гэхээр спорттой холбоотой, за эрүүл амьдралын хэм маягтай холбоотой ийм чухал сэдвүүдээр ярилцах болно. За тэгэхээр та нар маань тухлан сууж бас таална сонсноо уу. За тэгэхээр би бол одоо ингээд эмнэлэгт хэвтсэн байгаа. За тэгээд юунаас болж эмнэлэгт хэвтсэн бэ гэж их олон хүмүүс бас надаас асууж ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол ядаргаанаас болж эмнэлэгт хэвтсэн байгаа. За тэгэхээр би энэ ядаргааг хизээнээс эхэлж олж авсан бэ гэхээр за 10 гаруй жилийн өмнөөс эхлээд энэ ядаргаа гэдэг зүйлийг би ийм ах хөдөлөөд сэтгэл зүйн ядаргааг өөртөө баг багаар хоримтлуулж исэн байх нэ. За тэгээд энэ ядаргаа маань явж жагаад энэ хавар надад бол маш хүн дээр илэрсэн. Тэгээд баг би маань за одоо төрчих юм болно доо гэд унтраасан гэх юм. Тэгээд хавар эмчилгээ хийлгээд за тэгээд дахиж бэлтгэлдээ ороод нилээ явлаа. За тэгээд 100 2 3 сар ингээд явлаа. Тэгээд намар дахиад ерөнхийдөө бол нойр маань дийлдэхэ болж эхэлсэн. Миний хувьд бол нойр дийлдэхгүй байсан. Маш их ядарсан. Тэгээд урд нь бол би ингээд босно гэсэн цагтаа босчдөг. Өглөө би одоо ингээд 4 цагт босно гэсэн бол мөнхийн 4 цагтаа босдог, 5 цагтаа босно гэсэн бол 5 цагтаа босдог. За ийм байлаа. Тэгээд өдөр ажлуудаа амжуулаад ингээд орой 12 1 гэж унтдаг байлаа. За тэгээд өөрийгөө болоод ийн гэж бодоод яваадсэн тухайн үедээ. За тэгээд сүүлийн тэр хавар эмчилгээ хийлгэснээс хойш бол нилийн бас юм нойрны асуудалтай. Тэгээд ингээл нэг л цаагаараа ядарсан, өглөө босох гэхээр унтаж амраагүй юм шиг мэдрэмжүүд төрсөн. За тэгээд босоод ажлын бүтэмж байхгүй. Бэлтгэлээ хийн. Тэгээд мэдээж хажуугаар нь удахгүй цатагдж байгаа наадгаа шоуны маань бас зураг авалтууд явуулсан. За тэгээд ингээд ер нь л бол ингээд нэг цаанаасаа л нэг маш ядарсан мэдрэмжтэйсэн. Би урд нь ерөөс тэгж үзээгүй болохоор бас маш хэцүү байсан л да. Тэгээд ингээд сэтгэл санаагаар хямраад дээрээс нь бүр ингээд маш олон ар гэрийн асуудлуудаас болоод за тэгээд өөрийн асуудлуудаас болоод ингээд хямраад нэг хэсэг ус маш ихээр унж эхэлсэн. Тэгээд сүүлдээ бүр тоохгүй яваадсэн чинь усны маань онолт бүр зогсгоо байлаа. Бүр маш их унаад бүр баг ингээд би ч баг л өвчин зовлон тусаад ингээд ус маань маш ихээр унаад байна л гэж ойлгоод тэгээд юм сэтгэл бас дагаад маш их хямард юм байна л да. Тэгээд би ч өөрөө бас л анх удаа амьдарч үзэж байгаа. Анх удаа л ингэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ойшоохгүй яваад ирчүүл бид нар чи ер нь тэгэл заримаа явмаа нэг юм дээр за яах вэ гэж хойшлуулж жоохон ойшоохгүй явдаг тал юм үз шүү дээ. Тэгээд үнэхээр сүулдэ ингээд сая хэвтгээс хэд хоногийн өмнө бол үнэхээр би ингээд өглөө босох гэхэд бие даахаа болоод ажлын бүтэмж байхгүй болоод унтсан ч амраагүй юм шиг болоод ингээд үнэхээр хэцүү байлаа л да. Тэгээд яг ингээд өглөө унтаж босоод нэг цай ундаа уугаал тэгээд нэг ажил төрөлтөө яваал хувийнхаа хүмүүсийн хичээлийг ингээд хийлгээл явж байхад л ингээд яг дундуур нь тарих шууд унтардаг байхгүй ингээд шууд ингээд унтмаар санагдаад ингээд маш хэцүү болоод тэгээд нэг хэсэгхэн 5 минут ч хамаагүй ингэж хөвтөхгүй л бүр ингээд энэ дотроос ингээд бүр ингээд маш хэцүү мэдрэмж төрөөд ингээд өнөөд ингээд өөрөө ирэхгүй байна л байдаг. Тэгээд хэвтгэр шийдээд хэвтээд ингээд 6 дахь хоногийнхаа эмчилгээ хийлгэх явж байна. Одоо бол миний би хамаагүй бас ингээд гайгүй болж энэ унтаж амрах манч дээр ерөнхийдөө. За тэгээд ойрын 10-аад жил бол ингэж унтаж амарч ерөнхийдөө бол орон дээр ингэж удаан хугацаанд хэвтэж хөдөлгөөн ингэж нэг газараа удаан байж үзсэнгүй. Тэнгүүд ингээд угаасаа миний бие чинь мөнхийн хөдөлгөөнтэй байнгын хөдөлгөөнтэй байгаа бие чинь удаан хэвтээд маш хүчтэй юм байна. Нилийн хөшөлттэй байлаа. Тэгээд одоо бас буцаад асчин. Одоо бараг л ингээд хэвтээд ивэл гоё санагдах гэдэг. За тэгээд хаанаас эхэлсэн бэ гэхээр би аавыгаа өнгөрснөөс хойш бол яг энэ процесс бол явсан гэж бодож байгаа. Тэрнээс өмнө бол угаасаа ингээд хичээлэл хийдэг. Тэгээд хар бор ажиллаад юу ихтэй чаваас тэгээд
100 гэртээ очиж нэг гэрийнхаа одоо ажлуудыг хийн, морь малаа уйн, одоо адуу малтайгаа, одоо мал ахуйтайгаа ингэж явна. Энэ бол миний хувьд бол бараг л амралт байсан байхгүй байсан юм байлээ. Одоо ингэж эргээ ботхоор тухайн үед хүүхэд тахтаа бол өөс амар их юм хийгээд яана л гэж бодоод байдаг байсан. За тэгээд одоо болохоор тэр мөчөөс ингэж ихсэн байгаа байхгүй. Одоо ингэ яг бодонгод. Тэгээд аав маань 12 онд бурхан болсон. Тэгээд бурхан болоод 13 оноос нь ахуулаад би хар бор ажлыг бол ёстой толгой төрөөгөө хийж эхэлсэн. Тэгээд замын үдэд би цементэн дээр ажиллаж байгаа. Тэр мөчөөс л ер нь бол би бие маш их унгааж эхэлсэн болов уу гэж бодож байгаа. Гэтэ бас чи чаавч миний би нэлээд сайн юм шиг байна. 10 жил бас тэсээ төвчөө явцсан. Тэгээ би цементэн дээр ажиллаад сар гараа ажиллахдаа би хэвтэрт ортол ажиллаж байсан. Тэгэхээр эн чинь аргагүй шүү дээ. Ер нь богоон тавигдаад бол ингээд цементэнд ордог. Нэг цементэнд богоонд ороход ч одоо ингээд 50-аас 60 тонны цементэнд орж байгаа шүү дээ. Тэнгүүд 1000 гаруй цемент хэдэхгүй ерөөхдөө. Тэгэл тэрийг чи ингээд нэг одоо богоонд ороход чинь 100-аас 110 мянга, заримдаа 90 мянга гэн. Тэгэл тэр хийг чи орсон хүнийхээ тоонд хувааж авна. Тэр айл болох бага хүнтэй орохыг хичээдэг. Дандаа 3 хүнтэй л орохыг бол хичээдэг байсан. 3 хүнтэй орохоор л 90 мянган төгрөг гэдэг чинь 30 мянган төгрөг л авч байгаа шүү дээ. Тэгээд нэг богоонд чинь 3-аас 4 цаг ингээд тасралтгүй зогсоо зайгүй тэр 50 кг-ийн цементийг үүрэн урдаад хэмжин одоо ингээд ял зарим хүмүүст одоо ингээд би чинь байнга ингээд яваад иж чадахгүй тухай үуч нөгөөж 15 лөө 16 таа байсан юм шүү дээ. Тэгэл ингээд гарынхаа 10% ингээд цоортлон цемент өргөөл тэ. Тэгэл цемент үүрч явж байгаад богооны завсраа цементтэйгээ унаад нэгтлийнхаа хөлийг хийгшгэж ороод тэгээд нурууны суултаага түнхэндээ асуудалтай болоод тэгээд тэр нурууны асуудал маань ингээд баг багаар ерөөхдөө би нэг хөдөлгөөн хийсээр байгаад дэмжилсэн. Тэгээд ер нь бол хэвтэрт нэг 7-8 хонсон. Тэгээд ер нь бол маш их хар бар ажил хийсэн. Тэгээд тэрнээс хойш за тэгээд нойр гэдэг зүйл бол угаасаа ингээд алдагдаж ирсэн бэ. Хажуугаар нөгөө бүхий бэлтгэлээ хийх гээд бүхд нилээн бас ингээд ер нь бол 7 жилийг зарцуулсан. Тэгээд энэ хугацаанд бол би бас хажуугаар нь гэр бүлээ тэжээх хэвээр, давхар орлого олох хэвээр, мөнгөтэй байх хэвээр. Тэгээд хийдэг ажил гэх юм бол ерөнхийдөө л хамгаалагч юм. Тэгээд мэдээж одоо нөгөө бүхчүүдийн хувьд бол ингээд өдөр заавал ингээд бэлтгэл тогтсон цагтаа хийнэ гэсэн үг шүү дээ. Одоо жишээ 1-р 3-т татгаад оройны 5 цагаас эсвэл өглөөний одоо 11 цагаас ч үгүй юм ингээд бэлтгэлтэй гэх юм бол одоо тэр цагаар нь л очиж хийн түнэс одоо бусад цагаар бол бие даасан бэлтгэлүүдийг хийдэг байхгүй. Тэгээ би чинь үндэсний бүхийнхэн бэлтгэлтийг хийхийн тулд чинь тодорхой хэмжээгээр хажуугаар нь ажил хийх шаардлагатай болж байгаа. Тэгжээж би байрныхаа мөнгө, хоолныхаа мөнгө, хувцсныхаа мөнгө, дээрээс нь ээж дүү, тэгээ бас тодорхой хэмжээний хоол ундны мөнгө төгрөг гэдэг ингээд бүх шаардлагатай болж байгаа. Тэр хоёр хүнийг чинь би авч өгч байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд шүн ажил хийж байгаа, хамгаалагчийн ажил хийнэ. За тэгээ хамгаалагчийн ажил хийгээд хажуугаар нь бэлтгэлээ хийгээд ингээд нойр бол уучлаарай 0 барыг би унтахгүй явжсэн гэхэд хэлдэхгүй. 2-3 цагийн нойр аваад би ингээд маш удаан хугацаанд ажилласан. Тэгээ ингээд шүн баарнд хамгаалагч хийх чинь зүгээр суугаад байхгүй шүү дээ. Шүнжэнгөө тэр зодоонуудын дунд хүмүүсийн хэрүүл маргааныг очиж ингээд таслан зогсоо нэ тэрийг нь тэгэл өглөө нэг гэрлүүгөө очиод нэг хэдэн цаг унтаад босоод бэлтгэлтэй явна тийм ээ. Бэлтгэлтээр нэг л тамирцсан ядарсан хүн л байдаг байсан. Тэгээ бүх юмаа дайчилж бол би энэ хугацаанд бол өөрийгөө одоо хамгийн өндөр түвшинд аваачихын тулд хичээсэн. Яагаад хичээх ёстой вэ гэхээр миний гэр бүлийнхээ төлөө би хичээх зүйл сонголтгүй болсон байхгүй. Дээрээс нь надад хүсэл мөрөөдөл гэж юм байна. Бас нэг спортоор тодорхой хэмжээний амжилт үзүүлмээр тийм надад мөрөөдөл байна шүү дээ. Би нэг тиймэрхүү хүн болно доо гэсэн нэг мөрөөдөл. Тэр нь спорттой холбоотой байна. Тэгээ би маш их хичээсэн. Би бөхөр бол үнэхээр амжилт гарах гэж үнэхээр байгаа бүх юмаа зарсан. Тэгээд би хамгийн төгсгөл дээр бол маш сайн болж ирсэн. Би 18-9 онд бол үнэхээр бэлтгэлжилт бол маш сайн болж эхлээд, үнэхээр сайн болж эхлээд тэгээд аргаа бараад одоо би коучгүй болоод үнэхээр явахгүй байна. Одоо би ер нь бол 5 хамгийн дэвжин дээр бэлтгэл хийж байсан. Тэгээ хүчнийхээ бэлтгэлийг би яг нөгөө одоо 5 хан дээрээ ингээд тэд нартайгаа хамт хүчний бэлтгэл хийхэд бас боломжгүй болчоод цаг хугацаа 8 цаг болж өгөхгүй болоо. Тэгээд би ч хажуугаар нь бас юу зүгээр ах вэ? Зүгээр одоо ингээд бэлтгэл хийгээ явж байгаа сургууль төгснө гэдэг би үндэсний биеийн тамирын дээд сургуулийг
чөлөөт өхний дасгалжуулагчид төгсөж байгаа. Тэгээ чөлөөт өхөөрөө ингэж бас байрлаад ингээд бэлтгэл хийгээд ерөнхийдөө нэг иймэрхүү явж байгаа. Тэгээ хажуугаар ингээд ажил хийв. Тэгэл хаана халтуурын ажил гарна тэр болгон дээр нь очиж ажил хийн. Шонхор дээр би ч бас нэг өвлийг өнгөрөөсөн гүрүүшиг хийж. За ингээд л бол ерөнхийдөө амьдрал өрнөд явж байгаа. За тэгээд энэ хугацаанд бол ингээд жижиг сажиг одоо нойрны асуудлаа бол ингээд алдаад яваад байгаа. Тухайн үед бол яг ирч хүчээр ингээд яваалсан. За тэгээ хажуугаар нь хооллолт гэдэг юм маш чухал юм байна гэдгийг бас ойлгосон боловч тухайн үед яаж хооллох учраа болдог байсан. За ингээд би 2020 онд өнгөө фитнес гэдэг зүйлд орсон. Буюу саруулагч дээр би очисон. Тэгээ саруулагч дээр очихдоо би хамгийн анх юу гэж очижсэн бэхээр би мундаг бүх холмоор байна л гэж үзсэн. Та намайг гэлдээд өгөөч явах гэж. Тэгээ явж байгаад бүх болох юм маань өнгөрлөө. Өнгөө фитнес хийлвэ. Бид нар 5 сарын би багш нар 5 сар дээр очисон. Тэгээд 5 сарын 19-нд бид нар өнгөө фитнес эхлэхээр болоод өнгөө фитнес эхлүүлвэ. За ингээд 21 он хүртэл бол тасралтгүй бид нар жилийн хугацаанд ерөнхийдөө нэг 90 саяас 100 сая хүнд хүрсэн хэмжээний хамталттай. За тэгээд та нар маань мэдж байгаа тийм үү? Ямархуу хэмжээний дасгал хөдөлгөөн зааж одоо ерөнхийдөө хүмүүсийг эрүүл амьдралын хэм маягт уриалдаг байлаа. За энэ хугацаанд та нар намайг яаж өөрчлөгдсөнийг мэдж байгаа хаа. За дийлэн хүмүүс нь. За би 105 кг-аас 31 кг-аас 74 кг болтлоо чинь хассан. Дан кардио дасгалууд хийдэг байсан. Өчний бэлтгэл бид нар чинь бараг хийхээсээ хийхгүй нь их л байсан. Маш их хэмжээний кардио бэлтгэлүүд хийгээд тэгээ 31 кг-ыг би хасж байсан. За ингэхдээ бас л нойртой нойргүй маш их ядардаг байсан. Бараг саруул огшоол 2 хөл дээр гიშгэж чадхаа болтлоо ядарсан. Бид нар ч гэсэн 2 хөл дээр гიშгэж чадахгүй болтлоо. Хөлийн маань шуу ингээд хөлийн шуугны хөлийн одоо урд хэсэг одоо энэ тий шилбэний урд хэсэг бол ингээд бүр гიშгэхээр өвддөг болтлоо бид нар бол ингэж өнгөө фитнесийг босгохын тулд явсан. Даанч өнгөө фитнес маань жил болоод бид нар ингээд бутарцгаасан. Салцгаасан гэсэн. За тэгээд энээс хойш бол бас нэг хэсэг бол би ямарсан. Мэдээж нөгөө хийжсэн юмнаас ингээд дараад байхгүй бол нэг сар болоод би маш их ямраад юу ч хийхгүй болоод за нэг жоохон тий сэтгэл санааны хямралд орж исэн. Би жилийн хугацаанд одоо юу хийж одоо тэнд байсан юм болоо гэдэг надад бодол төрж байгаа шүү дээ тийм ээ. За ингээд би 2021 оны ерөнхийдөө 8 сараас одоо өнгөө фитнес гэдэг зүйлээс төрийн бус байгууллагаас бол гарсан. За тэгээд ерөнхийдөө 9 сарын дунд хүртэл бол нэлээд хямарч явсан. Яг юу хийхээ ойлгохгүй те ингээд. Тэгээ явж байхад миний одоо өнгөө фитнес дээр заадаг байсан сургалтын маань шавнар бол надад маш их тусалсан. Би тэр шавнартай бол үнэхээр их талархаж байна. Үнэхээр их баярлаж явдаг. Тэгээд тэр шавнар маань бол ингээд сонсоосож та нартай үнэхээр их талархаж байгаа шүү багш нь та нарынхаа одоо тэр надад одоо хийсэн бүх зүйлд ч үнэхээр их талархлаа гэж хэлмээр санагддаг. Тэгээд шавнарынхаа ачаар би багш гэдэг одоо тэр буцаад тэ ажиллаа хийж эхэлсэн. Тэгээ намайг дэмжиж над дээр ирээд сургалт аваад багшаа одоо хэцүү байгаа үед чинь бид нар дэмжин штэ гэдэг. Тэгээ тэр хүмүүстэй бол ингээд миний төрөл садан биш, миний хамаатан биш. Гэхдээ л тэр хүмүүс надад тусалсан. Тэгээ би шавнартай бол маш их баярлаа гэж хэлмээр идэг. Одоо ярьсан чи ойлмаар санагдчих ингээд ер нь бол сэтгэлж явах үтчих. Тэгээд ерөнхийдөө бол би яг 2021 оны 11 сарын 30-ны өдөр би алтан гэрлэгч дээр очив. Тэгээд алтан гэрлэх дээр очив. За хаа би одоо ингээд ерөнхийдөө фитнесээр тамирчин болмоор байна. Та намайг бэлдээд өгөөч гэж. Алтан гэрлэх бол дургуй цаггүй. Тэгээд бид хоёр ярилцаад тэгээд 12 сарын 1-ээс ахуулаад яг бид хоёр бэлтгэлтэй орж эхэлж байсан. Тэгээд би 3 сарын хугацаанд бид хоёр бэлдээд хамгийн анхны одоо бодибилдинг фитнесийн улсын аваргаар орж топ 5 шалгарч илаа. За энэс хойш би тасралтгүй 3 жилийн хугацаанд бэлдсэн. Яг фитнесийн спортоор гэсэн үг. За ингэж бэлдэж яваад энэ хугацаанд бол би бас л ялгаа байхгүй нойрыг бол үнэхээр чухалчлаагүй явж байсан. Одоо энэ миний яриад байгаа энэ процессүүдээ би ингээд ерөөсөө нойрны талаар бас ингээд ойлгуулах гэж хичээгээд байгаа шүү дээ. Ерөөсөө ямар ч амралтгүйгээр явж байсан. Тэгээ би өглөө 4 өнгөрөөж босоод 6-аас зааландаа очиод би орой 11 цаг хүртэл
заалаа хаатал бол ерөнхийдөө зааланда байдаг байсан. Өдөрт 2 бэлтгэл хийн. Хажуугаар нь хүмүүсээ бэлтэн. Ямар ч амралт байхгүй. Хажуугаар нь онлайн дээр сургалтуудаа заана, хичээлүүдэд орно, хүмүүстэй зөвлөгөөгөө өгнө, програмууд хөтөлбөрүүдээ гаргана. Тэгээ орой очиж суун, дахиад нөгөө шавнартайгаа ингээд ажиллана тий. За ингээд 3 жилийн хугацаа хөдлөө. Би 2024 оны сүүлд одоо сүүлийн улсын аварга 4 сард төлөө 5 сард орсон. 5 сарын сүүлээр юм байна. Орсон. За ингээд бодибилдинг фитнесийн спортоос би задаг тайсан. Гэтэ төр хугацаач юу. Гэтэ би нэг л өдөр буцаад эргээд бэлтгэлээ хийж яг фитнесийн одоо яг бодигийнхаа тэмцээнд бас нэг орно гэж бодож байгаа. Энэ бол гэтэ явна да. Тэгээ яагаад ерөнхийдөө фитнесээ байсан бэ гэхээр би бол 3 жилийн зорилго тавьсан байсан. Энэ хугацаанд би бие гоё ялхна. Дээрээс нь би яг энэ спортын дотор орж чанагдаж үзэх хүссэн. Энэ хугацаанд бол би маш их өөрчлөгдсөн. Бүр үнэхээр 3 жилийн хугацаанд үнэхээр гайхамшигтай өөрчлөгдсөн. За алдаж онсон зүйлүүд бол байгаа. Тэрийг явандаа та нартай ярьж өгнө. За тэгээд бас л нөгөө нойргүй яваад байгаа шүү дээ. За тэгээд сүүлд бол яг тэгээд 5 сар тэмцээндээ орчоод тэрнээс хойш бол би дангуултын спортоор хичээлж гисэн, хөнгөн атлетик руу орж гисэн гэсэн. Тэгээ хажуугаар нь кроссфит. Тэгээ би зунжингаа кроссфитийн бэлтгэл хийгээд гүйлтийн бэлтгэл хийж агаад тэгээд сүүлийн нэг сар кроссфитийн бэлтгэл хийгээд 9 сард 2024 оны 9 сард кроссфитийн улсын аварга болвоо. Тэгээд сонирхогчийн ангилалд би ороод за тэгээд төрүүлсэн байгаа. Тэгээд кроссфитийн улсын аварга болж исэн. За яг мэрэгжлийнхэн төвшин дээр болохоор би 4 төлөө 5-т орсон. Гэтэ маш жоохон оноогоор 4 төлөө 5-т орсон. Хэрвээ би жоохон дахиад надад нэг сарын хугацаа байсан бол би мэрэгжлийн ангил дээрээ 5-3 орох байсан билээ. Тэгж боддог. Тэгсэн бол бас их гоё л ах байлаа л да. Тэгээ өөрийнхөө одоо чадахгүй юмнуудыг бол үнэхээр чадахгүй ч одоо тэгээ би тийм байсан. Тэгээ кроссфитийн улсын аварга болоо тэрнээс хойш бол ингээд ерөнхийдөө гүйлтийн спортоор төлхөө тагнаж хичээлж тодорхой хэмжээний хажуу талаар нь одоо кроссфитийн бэлтгэлийг хийж за бодибилдинг одоо фитнесийн одоо хүчнийхээ бэлтгэлүүд одоо энэ өөрийнхөө пропорц гоо зүйлээр ажиллах бэлтгэлүүдээ хийж ингэж явсан. Хажуугаар нь сургалтуудаа хийгээд ажиллаа хийгээд ингэж явж байгаа. За тэгээд энэ олон ачааллуудын араас миний бие бол 2025 оны 4 сар гаргаад штэ. Хамгийн сүүл кроссфитийн Open олон улсны оноо зөвлөх тэмцээнд зарлагдаад тэгээд тэнд орж бэлтгэлээ хийж явж агаад за тэгээд ерөнхийдөө бол жинхэнэ ядаргаа гэж юу юм бэ? Ясны ядаргаа гэж юу юм бэ гэдэг зүйлд би бол орсон. Тэгээд энэ ядаргаан дээр яасан бэ гэхээр нэг л өглөө босоод ирсэн чинь би өөрийгөө таниагүй маш их хавгансан. Маш их одоо ингээд жин нэмсэн. Одоо хавнаад ирэхэд мэдээж ингээд усан хавггүй гэл ингээд жин тухайн юм бичлэгүүд бол байдаг. Тэгээ би чи гинтхэн айсан. Ерөөхдөө яагаад гинтхэн болж яач байж. Тэгээ нөгөө маш өндөр формтой явж байгаа гинтхэн тэгээ хямраад буцаад бэлтгэлээ хийх гээр уучлаар юм билээ. Би үнэхээр 4-ний 1-ийг ч даахгүй байгаа өргөж байгаа жингийнхаа. Жохон бэлтгэл хийхээр ядраад ингээд үнэхээр хэцүү байсан. Тэгээд нэг хэсэг бол хямарсан. Би маш хямарсан. Бүр ингээд. Тэгээд одоо би чинь MBG гээд одоо гэмтэл савг судлалын эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Тэгээ манай эмнэлэг бол ерөнхийдөө яг энэ гэмтлийн талаар мэрэгсэн одоо ийм эмнэлэг байгаа. За тэгээд эмнэлэгтэй ирээд за ийм болчлоо. Одоо би үнэхээр одоо ингээд яах учраа болохгүй юм. Тэгээ бүх шинжилгээнүүдээ өгж үзлээ. Миний бүх шинжилгээнд зүгээр гарлаа. Тэгээд одоо яг юунаас болоод байгаа юм болоо гэдгсэн ерөөхдөө ядаргаа байсан. Тэгээ ядаргааны эмчилгээнүүд хийлгэсэн. Тухайн үед бол би хөвтөж чадаагүй. Хөвтгүүгээд хөвтөд ерөнхийдөө эмчлүүлсэн дээр шүү гэдгсэн. Тэгээ би угаасаа ажил ихтэй дээрэс нь хүмүүсээ одоо хувийн хүмүүсээ орхиод хөвтөж чадахгүй. За тэгээл шалтгаалтай ер нь бол хүмүүстэй хэлээд ойлгуулж бас болох байсан. Тэгээд нөгөө өндөр формтой явж байгаа тэгээ унчаар маш хэцүү. Би одоо энэ тамирчдыг одоо ойлгоод байгаа байхгүй. Бүр надаас өндөр дэлхийн хэмжээний тамирчин тий. Дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэл гэмтэл аваад сэтгэл зүйн хямардаг гэдэг сонсч байсан болохоос өөрөө мэдэрнэ гэж огтд бодоогүй.
Гэтэ би бол ингээд хямарсан. Маш их хямарсан. Одоо ингээд та нар боддоо би ингээд өндөр формтой, маш өндөр формтой би ингээд ажиллах чадвар, хүч, хуурд одоо юу гэдгийг тесвэр бүх юм ингээд үнэхээр өөрийнхөө би энэ олон жилийн хамгийн өндөр форм дээр очсон байсан байхгүй юу? Маш сайн бэлтгэлжтэй байсан. Би 2 сар гарan бараг тийм формтой явсан. Тэгээд бас мэдээж зөвлөгөө авч байсан багш ах маань байгаа. Тэгээд урилах маань байгаа. Тэгээд урилах маань надад тэгжсэн байхгүй. За миний дөө ерөнхийдөө бол амралт гэдэг зүйл чухал шүү. Чи үнэхээр сайн тамирчин болмоор байгаа бол үнэхээр сайн амжилттай юм болмоор байгаа бол маш сайн амраад сурах хэрэгтэй. Тэгээд бэлтгэлийг хэтрүүлж хийжсэнээс дотоодолж хийсэн дээр гişүү гэж хэлж ирсэн надад. Тэгээд би тухайн үед ингээд тоогоог өөрөө нэг ерөнхийдөө ингээд орхицсан. Тэгээд яг унсныхаа дараа яг тэр үг нь надад миний толгоор орж ирсэн байхгүй. Яа би нэрээ үнэхээр яг ингээд илүүдүүлж хийж явахын оронд дотоодуулаад хийж явахгүй яа гэдэг бэлтгэлээ би тасалж явахгүй яа гэж бодож ирсэн байхгүй. Үнэхээр хүн ингээд өндөр формтой болоод ирэхээр өөрийгөө үнэхээр анзаардгүй зав. Ингээд тамирчид яг тэрэн дээр ингээд алддаг байхгүй. Одоо ингээд энийг тамирчид хэрвээ сонсч ирвэл та нар ингээд яг ингээд нэг бүх юм ингээд чадчмаар юм шиг ингээд бүх амар хүчтэй болоод амар хурдтай болоод ингээд бүх юм чадмаар юм шиг санагдах юм бол бэлтгэлээ түр хугацаанд жоохон багахаар багасгаж зогсоож байгаа. Би яг тэрэн дээр ингээд үнэхээр өндөр формтой ингээд 2 сар гараа ингээд хэвээ үнэхээр яг бүх юм хийчмээр санагдаад би тэр опеноор хүртэл гисэн шүү дээ зүгээр ингээд маш их бэлтгэл ингээд өндөр ачаал авч би маш хурдан хугацаанд сэргэжсэн байхгүй ингээд буцаа сэргээд маш хурдан хугацаа. Тэргээж би амар нэмгэн маш формтой гоё хэлцээсэн. Тэгээд би тухайн үед яг тэгж бодчихсон. Би бэлтгэлээ зүгээр тасалж авахгүй яа та. Тэгсэн бол би өнөөдөр ингээд тийм болох байлаа шүү дээ. Ийм болох байлаа шүү дээ гэж бодож байсан. Би тэрнээс ядаралт уналтаасаа болоод би кроссфитний хаврын тэмцээнүүдэд орч чадаагүй. Миний зорио бэлтжижсэн хаврын тэмцээнүүдэд би бас орч чадаагүй. Дараа нь маш олон тэмцээнүүд араас хүлээж ирсэн би орч чадаагүй. Бүр ингээд бачуураад би ингээд үнэхээр хэцүү байсан надад. Тэгээ хүмүүс ингээд таарахаар хамгийн хэцүү юм хүмүүс таарахаар нөгөө би ч ингээд амар формтой явж байгаад гинтгэн тийм болоод маш богино хугацаанд тийм болоод ингээд хэдхэн хоногийн дараа хүмүүстэй уулзсан. Хүү чи яач вэ? Чи жин хэмцэн юм уу гэл. Хүү чи яач вэ? Таргалсан юм уу гэл. Хүү чи яач вэ? Нөгөө нүүрс сүнснээ тавиад ингээд таргалаад ийм болцсон юм гэл. Ингээд ерөнхийдөө бол хүмүүс яг тэгж хэл. Тэнгүүд ингээд болмол дотроос ингээд бачуураа маш хэцүү байсан л та. Тэгээд тэрний дараа би ингээд баг буцаагаад бэлтгэлтэй ороод ямар ч гэсэн бол ядаргааных юм байна гэдэг ядаргааны имчилгээ хийлгээд тэгээд ингээд маш удаан хугацаа бараг би 2 сарын хугацаанд тэрийг ингээд буулгаж байгаа хгүй хавн миний хавн бараг 2 сарын хугацаанд аажмар буусараа сүулдэ арай ээж нэг юм татаж авсан. Тэгээд одоо зуны одоо тэр шоу бол болсон. Тэгээд шоуны талаар би ярихгүй ерөнхийдөө шоунд орсон. За шоунд ороход бол та нар одоо ингээд ерөнхийдөө хамгийн анхны дугаарыг үзээд ирэхээр ингээд би бүм гэдэг юм болсон байгаа заяа. Тэр дугаараас хойш ингээд тэмцэн дээр ингээд ерөнхийдөө бол нилээн нэмэрсэн байгаа. Ингээд яванда хараарай та. За тэр шоу үзээрэй. Наадгаага шоу. За тэгээд явж жагаад төгсгөл дээр нь одоо ингээд ирсэн байна. Нэлээд ядарсан байна. Тэгээ одоо би үнэхээр сүүлд юуг ойлгосон бэ гэвэл би тэр уналтаас хойш нэг зүйлийг маш сайн ойлгосон. За ер нь бол хүн өөрийгөө юу ч болж байсан амраах хэрэгтэй юм байна. Нойр гэдэг зүйлийг бүр номер 1 бүр үнэхээр маш чухалчилж авч үзэх ёстой юм байна шүү гэдгийг би ойлгосон. Хүн нойргүйгээсээ болоод яадаг вэ гэхээр ядаргаанд орно. Дээрээс нь бодисын солилцоо он. Тэгэнгүүт нөгөө тархалт яваа, сэтгэл зүйн асуудлууд яваа, нөгөө бүх юмнууд чинь нойрноос хамааралтай болоод явж байна. Сүүлийн үеийн хүмүүс л ерөнхийдөө нойрноосоо болоод одоо ингээд унтаж чадхаа бэлдсэн. Одоо би бол ингээд унтаад байдаг төрлийн юм шиг байна. За бусад хүмүүс бол ингээд дийлэн хүмүүс нь унтаж чадахгүй болсон байдаг. Энэ бол асуудалтай. Шөнө унтахгүй тэгээд өдөр нь унтаад байдаг тийм. Энэ бол өөрөө яаж байгаа вэ гэхээр та аль хэдийн ядаргаанд орцсон байх шүү. Ялангуяа сэтгэл зүйн одоо энэ эрүүл мэнд гэдэг зүйл бол өөрөө номер 1-т бүр ингээ биеийн ядаргаа бол ингээ биднэрт ингээ биеийг зогсоогоод ч юм эсвэл ямар нэгэн байд илэрхийлж чад. Сэтгэл зүйн ядаргаа гэдэг бол өөрөө ингээ мэдэгддэг юм байна. Ингээ алсуураа ингээ унаад. Тэгээ сүүлд ингээ бид нар өөрсдийгөө зөв яриад байгаа ч юм уу буруу яриад байгаа ч юм уу сэтгэлгээний хувьд ингээ эрүүл мэндийг алдчихдаг юм. Тэнгүүд биеийн ядаргаа болоод сэтгэл зүйн
ядаргаа хоёр өөр юм байли шүү. Тэнгүүд би болохоор хоёул ингэ хавсрагдсан байхгүй. Би ядаргаа сэтгэл зүй. Тэнгүүд ингээд стресстэй маш их стресстэй эхэлнэ. Стресс чинь явандаа ингээд депресс болж эхэлнэ. Тэнгүүд би ууралдаггүй байсан юм чи уурлаж эхэлж байгаа байхгүй. Вирус ууралдаггүй юм баггүй юу юм бол. Тэнгүүд баг уурлаж эхэлж байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө ингээд бодож байгаа. За чи ингээд сэтгэл зүйн эрүүл мэнд чи ингээд болохгүй болсон байна. Энийгээ засахгүй болохгүй байна. Тэгээд ингээд багаар одоо ингээд эмчилгээ хийлгээд ирсэн чинь буцаад миний нөгөө маш идэвхтэй. Би ч одоо ингээд ер нь бол яг тийм юм хийн гэсэн бол ингээд хийдэг төрлийн юм баггүй. Заавал ард нь гарч санаа мардаг. Тэнгүүд одоо яг ингээд буцаад одоо 5 хоног 6 хоног дээрээс ингээд сэргэж эхэлж байна. Одоо сэргэж эхэлж байна. Одоо энэ чинь эмчилгээний тодорхой хэмжээний бие хүлээж аваад биедээ шингээгээд явах хугацаа дахиад нэг 7 8 хоног байгаа шүү дээ. Яг энэ чинь дахиад сэргэн тийм ээ. За энэ хугацаа бол ингээд явна. Дахиад би нэг 7 8 ч юм 10 хоногийн дараанаас бүр шал өөр болно гэсэн. Тэнгүүд одоо ингээд ойлгож эхэлж байгаа бүр ингээд. Тэгээд энийг ингээд та нартай хүргэмээр санагдаад. За нэгдүгээр нойрон дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм байлээ. Хоёрдугаар хоолтон дээр анхаарах хэрэгтэй юм байна. Гуравдугаар бид нэр сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй юм байна. Биеийн эрүүл мэнд буюу дасгал хөдөлгөөн, эрүүл зүй хоолтон дээр анхаарах хэрэгтэй юм байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд буюу бид нар стресстэй өөрийгөө одоо энэ контролд удирдах авч явах энэ зүйлүүдээс ингээд эмчлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ бүгдийг ингээд эмчлээд ирэх юм бол бид нар нөгөө нэг сайхан гоё эрүүл гэдэг одоо эрүүл амьдралын хэм маяг гэдэг одоо тэр хогтуна одоо нэг чигт оруулж өгч байгаа юм байна. Түүнээс биш бид нар бие одоо ингээд хүн өөрөө эрүүл амьдралын хэм маяг гэж ярьчаад за зөвхөн бие бэлтраа хөгжүүлээд хоолтон дээр анхаарчаад сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг дээр анхаарахгүй бол уучлаарай. Та эрүүл биш шүү л гэж хэлмээр байгаа юм. Хэлмээр байгаа юм ер нь. Тэгэхээр ийм байна. За тийм учраас энэ бичлэгийг би яг өөрийнхөө бодлоор ямар ч идэтгүй одоо байгаагаараа та нартай хүргэлээ. Тэгэхээр энэчнээс авахыг аваад гээхин гээгээд өөртөө одоо анализ хийгээд за энэ залуу дээр тохиолдож ирсэн юм надад дээр юу тохиолдож байгаа вэ? За би юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгээ дахин одоо бодоорой. Тэгээд хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк дараад гоё комент хэсгээр за гоё өөрсдийнхөө сэтгэлдлүүдийг бичээд тийм яг энэ миний ярьсан юмнууд та нарт тулгарч ийсэн үү? Тулгарч ийсэн үү гэдэг зүйлийг бас анализ хийгээ бодоод үзээрэй. За тэгээд ерөнхийдөө энэ өөрийгөө ингэж гаруунд хайдаг хүмүүс юм бэ гэхээр ирчүүд маань. Манай бүсгүүчүүд бол их ухаалгалтай ингээд анхаарч байгаа юм өөр хүн биед. Ирчүүд бид нар бол анхаарахгүй. Одоо ингээд дийлэнх ажиглахад найзуудын маань аав нар за одоо ингээд эргэн тойронд байгаа одоо бүх хүмүүсийн ерөнхийдөө аав нар нь л байхгүй. Дандаа ерөнхийдөө дийлэнх маасан шүү. Би маасаар нь ярьж байгаа шүү. Аав нар нь байхгүй. Бурхан болцсон. Тэгээ ингээд бодонгод ирчүүд бол маш богинохон насалж байгаа. Энэ юутай холбоотой вэ? Бид нар яг л миний одоо энэ гаргасан алдаа шиг буюу өөрийнхөө эрүүл мэнд дээр анхаарахгүй. Гэр бүлийнхаа төлөө итэрхий их зүтгэж ингэж яваад өөрийгөө хайдаг. За би яах вэ? Би яах вэ? Та нар маань л тэгвэл болоо гэдэл тийм ээ. Тийм учраас манайхаа ирчүүдээ хэрвээ үзчихвэл нэг хэдэн хоног ч гэсэн гэр бүлийнхаа төлөө, хайртай хүмүүсийнхаа төлөө өөрийнхөө эрүүл мэнд дээр хөрөнгө оруулалт хийгээд нэг хэсэгхэн хөвтөд амар. Хэсэгхэн хөвтөд ингээд имжлүүлээд амархад ядаж ингээд өөрийнхөө бодлыг цэгцэл. Тэгээ би чинь гой хөнгөрөө сайхан бол. Өвчтөе зовлонтой юу тэрийг ингээд хитрхи оройтгоос өмнө үзүүлээд онцлуулаад ингээд сайхан хөвтөд имжлүүлээд ав. За тэгээд энийг л би танараас өгсмээр байна. Тэгээд миний ярьсан юмнаас нэг ч гэсэн зүйлийг ойлгоод нэг ч гэсэн эрүүл мэндэд анхаарат ч юм уу те гэд явбал үнэхээр их баярлах байна. Энийг л танараас өгс. Чин сэтгэлээсээ бүр ингээд чухалчилж үсмээр байна шүү. Маш чухалчилж. Ирчүүдээс ялангуяа тийм ээ. Бүсгүүчүүд бол ингээд анхаарчдаг юм. Би одоо ингээд олон шив бэлтлээ эмгтээчүүд л анхаардаг. Ирчүүд маш ховор шүү. Тэг анхаар. Тэгээд би нэг бичлэг хийгээд Facebook дээр тавиад жилийн өмнө нэлээд бас хандлт авч ирсэн бичлэг. Та нар маань сонсон л магадгүй. Өөртөө хайртай хүн бусдыг хайрлах шүү. Гэр бүлээ хайрлахыг хүсэж байвал та өөртөө хайртай бай. Хамгийн түрүүнд өөрийгөө анхаар. Өөрийгөө анхаарч чадсан хүн гэр бүлтэй хайртай байд юм шүү. Миний аавч гэсэн ялгаа байхгүй. Би энэ өвдөж яваад үнэхээр хэцүү ингээд сүулдэ бол би энэ маш өвдсөн байсан. Гэр бүлийнхэн төлөө явсаар байгаа л 40 гараад би энэ өвдөж байгаа шүү. Тэгээ бодохоор хэцүү. Тийм учраас
ирчүүд маань эрүүл мэндэд анхаар. Машинаа онцлуулаад жилд нэг удаа онцлогоонд орчдөг шиг эрүүл мэндэд жилдээ нэг удаа ядаж 5 төгрөг цаашаа хийж агаад тамхиныхаа мөнгнөөс эсвэл бол яадгийн тэ нэг 5 төгрөг цаашаа хийж агаад яаж хийж байгаа жилдээ нэг удаа шинжилгээ өгөөд гэр бүл үр хүүхд хайртай хүмүүстэй удаан урт хугацаанд хажууд нь хамтдаа байхын тулд гэж л хүсмээр. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүрээд дуусъя. Хэдүүлээ энэ бичлэгний доор ирсэн гоё комментуудаас дараач байгаа сэдвүүдийг аваад би дараачихдаа өөртөө тохиолдсон болоод тэ шамнартай тохиолдсон гоё кейсүүдээсээ яриад гээд хэдүүлээ хамтдаа бас ингээ хөгжиж явцгаая. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.